Анхаараарай. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвцөг Сүхбаатарын талбайгаас мэдчилж байна. Энд эрч хүч, эрч чадал, эв санаа, их орон чөлөөний нэгдэл цугларч, шударга ёс, зөв засаглал, их хөгжил, эв нэгдлийг зангидан хүчрхэг Монголыг бүтээх гарааг эхлүүлж байна. Би уламжлал дээдлэн эрх чөлөөг эрхэмлэж, иргэншсэн зөв нийгмийг бүтээн эдийн засгаа хүчрхэгжүүлж, их орон газар шороогоо хайрлан хамгаална. Хүчрхэг Монголын төлөө эвийг эрхэмлэж, зөвийг дэмжин. Бадмаанянбуугийн Батэрдэн. Баярлалаа. Та бүхнийхээ энэ халуун сэтгэлийн дэмжлэг, уухайн дөрлөгт үнэхээр эрч хүч, урам зориг авч байна. Та бүхэндээ их баярлалаа. Баярлалаа та бүхэндээ. Эгэл жирийн малчны өв намайг өдий зэрэг түргсэн агуу ард түмэндээ хүндэтгэл илэрхийлж дахин мэхээсулъя. Цогцолбоо хиймэр дүүрэн монголчуудаа, эрхэм хүндэт сонгогчдоо, та бүхэндээ усан могой жилийн зуны тэргүүн сарын шинийн 12-ны бэлэг цайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол ардын намаас ишүү дэмжигчид, олон түмний санаа батал, хүсэл зоригийг хөндлөн Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүндтэй өгөөд хариуцлагатай үүргийг надад хүлээлгэлээ. Миний гарал үүсэл, сэтгэл оюун, хөдөлмөр зүтгэл, сүл хиймэрийг төрийн дэргүүний зэрэг дэвд нийцнэ гэж үзснийг би нэр төрийн хэрэг гэж ойлгож байна. Миний үе ард түмнийхээ уламжлал, соёл, хөгжил дэвшлэр бахархдаг. Тэдний одоо болон хожимын сайн сайхныг сүслэн бэлгшээдэг. Монголынхоо төлөө, Монгол түмнийхээ төлөө сайн үйлс үтэхсэн гэж миний зүрх цохилдог. Би Монгол улсын ерөнхийлөгчийн үүрэг хариуцлагыг үнэ ухамсарлаж байна. Би Монгол хүний ёс шударгыг чанц гэж зөв бодолтой, эрч тэмүүлэлтэй, шулуун шударга өрсөлдөх болно. Өнөөдөр манай улсад дэвжин дээшиж, өсөж дэвшиж байгаа зүйл олон байгааг үгүйсэх учиргүй. Сайн нь ч, муу нь ч монголчууд бидний хамтын оноо, хамтын алдаа юм аа. Бидэнд цаг алдалгүй завцалруулан зөв болгох, бүтээл сүндэрлүүлэх зүйл зэгсэн их байна. Бид сайн бодвол хамгийн гол нь улс төрийн намчирхал талцал даанжирч, үндэсний эвлэгдлийг хангах зарчим алдагдаж, ард түмэн хуваагдаж, улс орон хүчгүүдэж байна. Энэ л бидний алдаа бүхний их сурвалж байгаамаа. Үүний улмаас үндэсний баялаг цөөн хүний гарт төвлөрч, баян хоосны ялгаа улам бүр нэмэгдэж байна. Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал сэтгэл эмгэгзүүлж, эх орныхоо онгон сайхан байгальд хайр гамгүй хандан газар нутгаа доройтуулж байна. Иргэдийн маань бодит орлого нэмэгдэхгүй хэрнээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн өссөөр байна. Оюу толгой төслөөс Монгол улсад оногдох хувь багасж, ард түмэн баялагийнхаа өршимийг хүртэж чадахгүй төрж байна. Үүний үр дагавар уул уурхайн босод төслүүдж нөлөөлөхөөр байна. Шүүх, хууль, хяналтын байгууллагууд хүн бүрт тэгш шударга үйлчлэхгүй байна. Төрийн албан хаагчдыг төрд тууштай ажиллах баталгаа үнгүйдэж байна. Энэ бүгдийг засч
зөв хөрсөнд нь буулгахын төлөө зүтгэх нь Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдох хүний эрхэм үүрэг болохыг миний бие хүнээ ухаарч байна. Энд эвийг эрхэмлэн зөвийг дэмжинэ гэдэг уриатаагаар сонгуульд оролцож байна. Миний мөрийн хөтөлбөрийн агуулга зорилгоч үүнд оршиж байгаа. Улс төрийн доктортой байдал, ард түмний хүсэл сонирхол, эв нэгдэл энэ дөрвөнд бүрэн хангах учиртай. Улс төрийн хүчнүүдийн саналын зөрүү маргааныг зөвхөн хуулийн хүрээнд харилцсан ойлголцол зөвшөлдлөөр шийдвэрлэдэг байх зарчим төрийн удирдлагын бүх төвшөнд үйлчлэх ёстой гэж үздэг. Улс төр нийгмийн амьдралын бүхэл хүрээнд газар аваад байгаа үгүйсгэх, гүйтгэх, буруутгах ажлуудыг арилгах учиртай. Бие биенийхээ ололт амжилтанд талархан ханддаг, дэмжин уршуулдаг, хамтран ажилладаг үзэл санааг нийгэмд төлөвшүүлэх нэн тэргүүний шаардлага байна. Хэнийг нэг зөвхөн муухайн уур уурхай, гэрэлгэгээ тэмүр үйлсгүй мэтэр хандах явцгүй үзлийг Монголын нийгмийн хөрснөөс арчиж цэвэрлэх ёстой гэж үздэг. Хэнийгэн аль нэгэн нам зөв бодлого шийдвэр гаргаж ололт амжилтанд хүрсэн бол тэд энэ сайн зүйлийг хийж чадсан гэж хэлж чаддаг. Нийтээрээ хүлээн зөвшөөрдөг соёлыг дэлгэрүүлэх хэрэгтэй байна. Буруу нь буруугаараа, зөв нь зөвөөрөө байгээ. Энэ бол шудраг ёс мөн гэж үздэг юм аа. Шудраг шүүхийг төлөвшүүлэх ажлыг бүх талаар дэмжин шүүгчийн хараа тус байдлыг хангах. Шүүхэд мэрэгжлийн өндөр ур чадвартай, ёс журдагтай шудраг хүмүүс ажилладаг байх зарчмыг баримтлах нь хойшлуулшгүй зорилт болж байна. Үндэсний баялаг, ашигт малмалыг судалгаа тооцоотой, үндэслэл төлөвлөлтөд ашиглан үр хойчтой өвлүүлэн үлдээх бодлогыг тууштай баримтлахын зэрэгцээгээр уулуурхаан үндэсний компаниудаа тууштай дэмжиж ажиллах шаардлага бас бидэнд байгаа. Мал аж ахуй газар трейлинг, аливаа эрсдлээс хамгаалах, малчид трейлинчид ногоочдын дэмжих бодлого бол эдийн засгийн зөв бодлого мөн гэж би итгэдэг юм аа. Өнөөдөр нийгэмд хамгийн их анхаарал татж байгаа асуудал бол авилгал хээл ахуулын асуудал. Энэ авилгал хээл ахуултай шийдвэртэй тэмцэнэ. Энэ хүн нь одоо манай намынх юм байгаа юм. Энэ нь одоо нөгөө талын хүн юм байгаа юм. Эсвэл энэ нь одоо миний ах トゥ садан төрлийн юм байгаа юм. Энэ нь бол одоо миний анд найз нөхөд байгаа юм а гэсэн ийм байр сууриас алагчилж бол хандахгүй. Тууштай тэмцэнэ. Залуучуудын бодол санааг ямагт хүндэтгэн хандаж тэдний ориглон эрч хүч, эрмэлзэл тэмүүлэл, зүтгэл чармаалтыг хөхүүлэн дэмжих ёстой. Монгол залуус хинээс тусгааргүй хангалуун амжиргаатай ажил үйлстэй байж ээлтэй тав тухтай орчинд амьдралаа цогцлоох нөхцөлийг Монголын төр та бид бий болох ёстой гэж ингэж боддгоо. Эх орон минь бүрэн бүтэн элгэн түмэн минь эвтэй аялтай байхын гол учиг нь төрийн үйл хэрэг ёс жудагтай байх явдал мөн. Төрийн хойморт жудаггүй авирлаж намчрахсан хазаалтанд түүнийг өртүүлж болохгүй гэж үздэг. Монгол улсын ерөнхийлөгч бол Монгол хэмээх их айлын өрхийн тэргүй юм аа. Энэ айлд ахмад настан хүүхэд багчууд, идэр залуус, оюутан сурагч, малчин дараачин, бизнес эрхлэгч, соёл урлагийн авьяаснууд, сэхэтэн албан хаагч, эрдэмтэн мэргэд, эмч багш, цэрэг цагдаа, бас эмгэг соголтой хүн ч бий. Хүний эцэг хүн үр хүүхдээ алагчилдаггүй. Үүнтэй адилхан Монгол улсын ерөнхийлөгч бол иргэдээ алагчлах учиргүй. Иймээс би ард түмнийхээ эс үхэнд тэг шандна гэж боддгоо. Монгол улсын ерөнхийлөгч хуулиар олгосон бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлэх нь тухайн хувийн онцлог, нэр хүнд, ёс суртахууны төлөв байдал, мэдлэг чадвар, бусдыг засан залах арга ухаан, эвдүй, дагуулan мандайлах, үлгэр дуурайл, далайц, зангаргаас хамаарна гэж боддгоо. Би хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ залуучуудаа найдана. Ахмад үеийнхээ арга ухаанаас авч өөрийн үеийнхэнтэйгээ зөвлөж, зөвшөлдөж ажиллана гэж бодож байгаа.
Миний бие эвийг эрхэмлэн зөвийг дэмжинэ. Хэрв Монголын ард түмэн надад найдаж итгэл хүлээлгэн Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгуул би үндсэн хууль болон бусад хуулийн үзэл санаа үг үсгүрийг чандлан сахигч байна. Би хорон ард түмнийхээ эрхлэлийг оройлон дээдлэгч байна. Би ард түмнийхээ эв нэгдлийг жинхэнэ илэрхийлэгч байна. Би хууль шударга ёсыг алагчлалгүй хэрэгжүүлэгч байна. Би ам ажлын нэгдлийг үлгэрлэн хангагч байна. Би хүний эрхчлөөг дээдэлж баялагийг ард иргэдээ тэгш хуваарлах зарчмыг өмгөөлөн хамгаалагч байна. Би авилгал хэл ахуулыг үнсээр нь таслахын төлөө мятаршгүй тэмцэгч байна. Би босромог явдалд оролцоогүй. Би хутгалдаагүй. Хэсэг үлэг болон хэн нэгэнд барьцаалагдаагүй. Миний нэр цэвэр, миний гар цэвэр, миний сэтгэл цэврээ. Би хорон ард түмнийхээ эрх ашгийг арилжахгүй. Би зарчмаа, оюун санаагаа, бие сэтгэлээ наймаалахгүй. Би худал амлахгүй, хуурч мэхлэхгүй, дүр эсэхгүй. Миний бие хорныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлыг гангашгүй батвах байлгаж, батлан хамгаалах хүч чадлыг хангаж, эх орныхоо олон улсын нэр хүндийг өндөр төргөж, хөгжил цэцгэлтийг баталгаатай хангахын төлөө энэ биеийг оорон ажиллана. Эвийг эрхэмлэж, зөвийг дэмжиж, хүчрхэг Монголынхаа төлөө хамтдаа зүтгэцгээе. Хөгтөн гэрмэн сэдвэг, хөрс шороо минь бүтэн, хүн ард минь тайван жаргалтай, Монгол минь мөн хөршгөлтгой. Хүрээ! 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 Бидний жаргалтай амьдрал юунаас эхлэх вэ? Агуу юм бүхэн энгийн зүйлсээс эхэлдэг. Хайр, хүндлэл, нөхөрлөл, хүн чанар, хөдөлмөрч зан, зориг доохурч алсыг харах чадвар, уламжлалаа дээдэлж их дэлхийг хайрлах ухаан бол Монгол хүний энгийн сайн чанарууд юм. Энэ л сайн чанарууд зөв засаглал, тэнцвэртэй шударга ёс, тэгш боломжуудыг бий болгож, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолоо зангидан хөгжингүй хүчрхэг Монголыг бүтээх баталгаа юм. Хэн хүсэн тэр бүтээж чаддагч гагцхүү өөрийгөө ялж зориг доохурдаг, бусдыг хайрлаж бурууг жигших сэтгэлтэй хүн л агуу ихийг бүтээх чадвартай байдаг. Хүчрхэг Монголын төлөө эвийг эрхэмлэж зөвийг дэмжин. Батманямбуугийн Бат Эрдэнэ.